панда가 үзэх гээд байгаа чинь. Яа наваа дагаад байгаа юм бэ? Болилтоо чи. Би сая Лилигээс манай монголчууд шопинг хийх маш дуртай шүүсэн. Дин мэдж байгаа. Ер нь брендинг дэлгүүр нь хамгийн гоё брендинг дэлгүүр нь хаана байсан? Сая нэг дэлгүүр дээр аваад ирлээ. Одоо Улаанбаатар ярих юм бол Шангрила. Олимпиа гэдэг юм байна шүү. Бүсгүүчүүдээ чэйжлээд аваараа. Дэлхийн ёстой бүх брэнд байгаа гэн. Маш том дэлгүүр гэж байна. DJ Machine ороод ч яг гоо айгүй цаг байхгүй юм чинь те. Тэгээд ерөөсөө энэ чинь төв талбайгаас их ойрхон юм байна. Тэгээд айгүй том мол байж байна. Тэгээд молын хажууд айгүй алдартай гинэ энэ нэг тийм жимсний дэлгүүр гинэ. Би сая оройн хоолн дээр өчтөр надад тэр мангустин гэдэг би ерөөсөө тэр жимсийг идэж үзээгүй юм байна. Мангустин гэдэг задлахаараа тийм саримс шиг дотроо ямар гамттай жимс. Би ерөөсөө урд нь идэж үзээгүй. Энэ дэр тэр мангустин гэдгийг нь идэж үзээрэй манайхаа. За шүүс гоцсон биш лээ. Мангустин ярьсан чинь. Тэгээ энэ электроникийн дэлгүүр гинэ. Айгүй бас алдартай электроникийн дэлгүүр гэж байна. Тэгээд тэр нэг Олимпийн 5 цаграг байгаа гэдэг тийшээ ингээ явахаар доошоогоо 3 давхар аутлет байгаа гэж байна тий. Тийм учраас шопинг хийгвэл ерөөсөө энд ирэл өөр тийш мишээ яваад шаардлагагүй юм байна шүү. Ягаад тэгэхээр энэ чинь маш том хот учраас нэг газраас нөгөө газар руугаа шилжих гэж бас нэлээд цаг авдаг юм байна. За хүүхнүүдэд гоё мэдээлэл өгсөн шүү. За явъя. За энэ нөгөө дуриан гэдэг муухай өнөртэй. Энэ мич онгоц моксонд оруулдаггүй шүү. Манайха андуураад гоё жимсгээд онгоц руу аваад орчоор. Надад өчтөр энэ их таалагдсан шүү. Бүсгүүчүүд гэдэг мэдгүй бах уу. Мангустин гэдэг чинь энэ юм байдаг шүү. Энэс ингэ авчи. Гомдол дээр жоохон 5 хэлээр ярих хэрэгтэй. You speak English? Sprechen Sie Deutsch? Parlez de français? Нихонго анянч баска? Юу л Венециг дуурайсан юм гоё газар Далианых нь хийцсэн юм байна. Тэгээд одоо энэ чинь Вьетнамын Фукуокч нэг юм Венец хийцэн, Макаогийн нэг том мол дотор нэг юм Венец байдаг. Одоо энэ Далианы баг 3 дахь Венецээр ингээд ориг биш Венецээр явж байна. Ер нь ийм мод болцсон юм байна. Ийм гоё газар бол одоо энд ирсэн жуулчд бол заавал ирэх ёстой юм байна. Ирж үзэх ёстой юм байна. Нөгөө бидүү гоё ресторан, бар, сав шөндөө их гоё болдог гинэ гэрэл чиднасаад нөгөө хүмүүс их зугаалаад хоол унд идэхэд одоо хамгийн тохиромжтой гоё газараа. Ер нь бол энэ дүүрэг маань өөрөө маш том юм бизнесийн дүүрэг юм байна. Маш том бизнесийн дүүрэг. Тэгээ энэ далайгийн хажууд ийм гоё бүтээн байгуул тэгэл Далианыхан маань хийж чадсан байна да. Яг ер нь бол энэ гондолер гэдэг энэ нөхөр одоо энэ бол хөлт нөхөр бол таарж байгаа байхгүй те. Нэг ч хэлээр ярихгүй шүү дээ. Зүгээр гитаар ярьдаг те. Шалгалт айгүй хэцүү. Ер нь бол яг ихтэй сургуульд орох шалгалтууд их байдаг те. Яг адилхан энэ гондолер гэдэг нөхрийн шалгалт бол хамгийн хүн шалгалт байдаг. Хамгийн багада 5 хэлээр устсаас ярьсан байх. Одоо ярьдаг байх хэрэгтэй гэдэг ийм шалгуур тавьдаг. За дээрэс нь маш гоё дуулдаг байх хэрэгтэй. Опера амар гоё хоолойтой байх хэрэгтэй. Тийм шалгуур тавьдаг юм дээ. You have to sing. Энэ орой бүр дөвдүлийн нөхөр таарчлаа л та. За тэгээд манайхан энэ дэрх юм бол ирээрээ. Ер нь яг энэ зав хийдэг нөхдүүд чинь хүртэл их тийм маш хатуу хүн шалгуурыг давдаг байсан юм байл л. Энд чинь бүр 11-р зуунаас бидүүлээ тий. Энд чинь одоо ингээд яг юуны sorry. I have to sit here. Okay. Зөв нэг юу яагаад байна гэсэн. Дайвалцаад байна гэсэн. Хоёр хамгийн хүнд ингээд суучаар ийшээ ингээд хүрээд байгаа байхгүй. Венецийн алдар Сан Марко гэдэг талбай байдаг шүү дээ. Би одоо тэнд 2-3 ч удаа очлоо. Очороо нэг тагтаа хоолт гэдэг. Битүү тагтаа гэдэг. Энд бол тагтаа байхгүй байна. Тэгээд Сан Маркогийн хүртэл дуурайгаад хийдсэн байна. Энэ Канадуудын дуурайгаад хийдсэн байна. Оройд энэ гоё чийдэн мэднаас гоё юм байна та нэр. Нэгэнт Тайланд ирсэн юм чинь монголчууд маань бас хаана ямар буудалд буудгийг танилцуулсан зүв бах гэж бодож байна. Жимпу гэдэг дүүрэг гэнэ шин дүүрэг гэж байна. Шин дүүрэгт байрлах Кэрен гэдэг буудалд бууж байгаа юм байна. За би яг зүгээр олон буудалд бууж үзсэн. Яг зүгээр ийм буудалд бол бууж үзээгүй юм байна. Энэ юугаараа онцлог вэ гэхээр яг буудлынхаа 1-2 давхарт халуун аршинтай. Одоо ингээд буудлын өрөө чи ингээд guest room гэдэг ингээд ордог штэ. Тэгсэн энд нь lady entrance, тэнцэн нь болохоор gentleman entrance гэдэг халуун аршин байж байгаа байхгүй юу? Энэ надад маш таалагдлаа. Яг тэгэхээр өдөржингөө зураг авч явж ирээд
Тэгээ сайхан амар гоё алчаалаа тайлж байгаа байхгүй. Өстөр би орой орж ин зүгээр массажсаа хийлгээ тэр саун маунт нь ороод аршаа маршаа нарнаас хальт ороод гарлаа. Хэдүүл явж сонирхыг үнэхээр гоё юм байна. Нөгөө захирал эмэгтэй бамбэ гэдэг эмэгтэй юм байна. Ой чи эмэгтэйгээр орчлоо штэ гэсэн чинь. Ой зүгээр би нөгөө эмэгтэйгээ бас харуулах гэдэг юм аа. Манай гол үйлчлэгчнэр эмэгтэй байдаг юм аа гэд. Эмэгтэйр нь ороод ирлээ шүү. Өө эмэгтэй хүмүүс усанд орж ивэл яах юм бэ гэсэн. Үгүй би бүгдийг хаацсан байгаа. Танд зориулаад гэдэг. Яг та өнөөдөр өглөө эрт байна л да. Юу гэж өглөө 8-д хүмүүс ороо гэж тэ. Ороод ирэнгүүт пүнк гэсэн та. Амар халуун тэ. Гол юм дээрээс энэ гэж шүү. Тэгээ энэ одоо нөгөө эрчүүд нь ингээд цаанаасаа орж ирээд энэ ч нэгдэхгүй гэсэн чинь үгүй гэн. Энэ зөвхөн эмэгтэйчүүд зориулсан. Ерөнхийдөө нэг купалигтай биш бүр шалтан орлог гэж штэ. Тэгэж штэ ингэ нэг халуун ирлээ чинь. Яа штэ янзын гоё. Ийм буудлаа одоо штэ үзэж байгаа юм байна. Сонирхлээ. Өө энэ ч тэгэл бүх юмнууд байна дөө. Дүүш мүүш. Эмэгтэй саамал өрөөс орж үзээгүй юм байна. Энэ халуун арчнууд нь бүр янз янз энэ 38-40 градусын арчаа юм байна. Өө энд ийм гоё саундтай тий. Энэ саунд цаахан сууж байгаа л тэр нөгөө саунаас гараад гоё хүд дуусанд орох хэрэгтэй байдаг шүү дээ. Ийшиг орсон чи үнэн гоё сэрүүхэн болоо юм шүү дээ. Аргачихгүй шүү дээ. Чи шууд гадаа гараад ирж байгаа юм. Аба. Оо ямар гоё юм бэ. Тийм байна. Гадаа гараад ирж байгаа юм байна. Тэгэл сайхан ингээд хүд дуус руу орол. Гэхдээ ийм буудлаас байдаг юм байна. За эрчүүд рүү ороод ирлээ. Яг төрүүлээд эмэгтэйчүүдэд үзүүлээд байгаа. Тэр нь илүү гоё юм уу гэсэн чи үгүй юу. Эрчүүд нь баг хамаагүй гоё. Хамаагүй цэлгэр том юм биш үү? Ер нь бол хятадын энэ халуун усны калчер гэх юм уу те энэ үнэхээр гоё л доо. Энд нэг сайхан халуун усанд орж байгаа бол тэгээд тэр гоё массаж хийдгүүлээл тэгээд нэг өрүүлээл те янз нь штэ. Яаж эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийнх гоё юм байна. Хүүхдүүдийнх нь ороод үзээч гинэ. Хүү. Юу ээ. Ой. Юу эмэгтэйчүүд, юу эрэгтэйчүүд хүүхдийнх нь бүр адаа идсэн байж тээ. Йоо. Усан парк гусаа идсэн байж тээ. Йоо, юу ээ. Ер нь энэ дээр усан парк явах шаардлагагүй юм биш үү? Буудлынхаа доор юм бэлэн хувийн усан парктай. Энд монголчууд ирэх юм бол жаргах юм байна уу? Үнэхээр. Одоо эхнээсээ ирээд явж гэн л та. Тэр гэр бүлтэйгээ явж байгаа, хүүхдүүдтэйгээ явж байгаа зөндөө хүмүүс байна. Тэгэхээр монголчууд өгж байгаа манай тур операторууд өгж байгаа санал нь надад тунд ажгүй санагдлаа. Юу дэ 7 шөнө 8 өдөр те шууд нислэгтэй. Улаанбаатараас энэ ч 220 минут нисээд ороод иж байгаа юм. Маш ойрхон. Тэгээд 2 сая 399 мянган төгрөгөөр бол энэ бол болж шүү. Энэ бол орой бол хүүхдүүд эндээ салахгүй юм байна. Захирал эмэгтэй одоо та шиг ганцаараа орчих гэнэ. Яасан гэсэн. Одоо нөгөө үйл ажиллагаа эхлээд наач айгуул хүмүүс ирсэн байгаа би орж болохгүй гэдэг. Энэ ирчүүдийн хуурай савна гинэ. Ямар гоё төгсөлдсөн юм бэ нэрээ. Яг нэг гоё тийм Япон байгаа юм шиг. Японы хуурай савна юм шиг те. Пүү. Хөө. Амар алуу. Янцтай юм. Жинхэнэ алчаалаа тайлдаг гоё газар байна да энэ бол. Энэ юу юм бол? Энэ доошоо маш орд юм багтаад байна ч тийм. Тийм биз дээ. Энд дор суудгийн багтаа ямар сайн. Телевизэртэй бас тий. Супер гоё газар биш үү? Оо энэ ойр чулуун дээр гисгээгөө өстэй. Баланч шүү. Тэгээ юу юм бэ шүү манайхаа? Энэ буудал монголчуудыг буулгаж байгаа ч зөв юм байна. Энд чинь ерөөсөө энэ буудалд буусан хүмүүс бол энд чинь үнэгүй юм байна шүү дээ. Ер нь бол ийм хятадын ийм савн маун одоо энэ халуун аршаа маршаа айгүй үнэтэй шүү дээ. Би одоо Бээжинд очихоор нэг ийм хүү газар ордгийн тэгэл бараг 100 гаруй доллар төлөөлөл гардаг шүү дээ. Юу цаг нь юу юм бэ шүү манайхаа? Өглөө 9-өөс 10:30. Тэг чин өдөржингөө сайхан гадуур явж байгаа л орой 7 гэж ирээд хоол ундаа идчихээ тийш ороод 2 цаг амархад юу вэ гэж таасхийн таасах болох гэж шүү дээ. Тэгээд 2 сая 399 шүү дээ. Юу н орой болго орох хэрэгтэй юм биш үү? Маш сайн ажиллах хэрэгтэй шүү дээ энэ чинь. Оо энэ амралтын заалан зү нүсэр том юм биш үү? Манай хүмүүгийн онгоцон чи хэдүүлээ 98 хүн багтдаг лөө. 98 л ийш массаж хийлээ. 98 хүн энд багтахгүй бол VIP массаж байгаа юм байна. Хэдэн журуу байгаа даа нэр хараа. Массаж центр. За ингээд хараа. 1 2 3 4 5 6. Энэ талтаа гэхэл 20 өрөө байна. Нөгөө талтаа бараг 20 өрөө. Янзтай. За нөгөө зааланд багтахгүй хүмүүс чинь бас юм VIP.
энэ ч хөлний массаж хийлгээ сайхан хөвтгөн шүү дээ. Оо тэдүүд бид үзэл. Гоё юм байна, гоё юм. Ярих юм алга. Дайда хотын 5 дугаар эмнэлэг гэж нэрлэдэг гинэ. Сая Жууд олдтой уулзлаа, эмнэлгээ сайхан танилцууллаа. Гэс тэдүүд ороод гараа явсан. Одоо надад хэрэгтэй мэдээлэл байх гэж бодоод байна те. Луи гэдэг юм ч байгаа шүү. Бид хоёр их гоё төгөө зангаар ярьж байгаа. Тэгээд яг хуу голныгоо би ягаад энэ эмнэлгийн тав хүндээ бас танилцуулж байгаа гэхээр нэгд энд Америкад ирж явахдаа шууд гоё манайхан ч бас нөгөө юм бариад ирдэг гинэ. Одоо энэ тэнд үзүүлсэн онцлогоо юу гэдгийг одоо CD media одоо тэгээд бичлэг юу гэдэг бүх юма бариад ирдэг гинэ. Тэгээд тэр мөрийг бас хардаг гэж байна. А гэхдээ ер нь бол яг хуу энд бол бүгдээрээ бүх биений шинжилгээ авч байгаа. Тэгээд энэ дотор одоо кардиограф, мардиограф одоо юу гэдгийг нөгөө миний одоо би ч нэг сайн бэлтгэн биш болохоор сайн мэдэхгүй энэ байж байгаа хугацаанд ч ерөөсөө бүх шинжилгээний хариу гэж гаргаад өгчлөх гинэ. Одоо тэгээд яг нөгөө шинжилгээ өгөхдөө хүмүүс чинь хоол мол идэхгүй цусмас агуулгатай ирдэг шүү дээ. Тэгээд дээр хоёр давхарчууд хоолны газар байдаг гэд сайн надад явж үзье хэдүүлээ. Тэгээ манайч нөгөө нэг компьютер томограф гэж яриа сурцсан. Тэгээд өөрснөөс ахуулсан зураг мургаа авчиад ингээ үзүүлдэг шүү дээ. Тэгээд тийм зураг мургаа байхгүй хүмүүснүүд шууд компьютер томограф энд ингээ байж байгаа байхгүй тий. Тэгээд хамгийн гол нь энэ докторын ярьж байгаа бол айгу хурдан манайх үүсгээ айгу хурдан. Тэгээд энд амарч явах хугацаанд нь бид нар бүх шилгэнүүдийг аваад бүх хариуг нь гаргаад тэгээд оншин тодорхойлоод өгнө л гэж. Одоо хятадын шинжлэх ухаан тэр дундаа ангаа ухааны салбарууд одоо супер хөгжсөн дөө. Би одоо сая бас хотод очиод хүүгээ эмчлүүлсэн 8 жил эмчилж чадаагүй. Одоо өстөл нүдэн дээр л ингээл бүр гайхшруулт юм билээ шүү дээ. Бас л тэгээд яг яг мэдээж зүү газар очих хэрэгтэй юм шиг байна. Би бол тэгж ойлгосон. За. Шээ. Ондог доктор байна. Метроос яг ярилцал байлаа. Сая хоорондоо дохоо зангаар ирсэн чинь бүгдээрээ англиар бичсэн биз. Blood pressure measurement room. За цусны даралт тэмчих юм байна. Электрокардиограмм. Кардиограмм гэдэг чинь зүрхний бичлэг шиг санагдаад байна. За би буруу хэлж магадгүй шүү. CT scanning түрүү орсон тий. Surgery шууд ишиг хаалгаа их юм. General examination room. Хүний бүтэн биеийн үзлэг тий. Blood collection. За цусаа энд өгөх юм байна. Internal medicine room. Интернет гэж дотор. За гоё юм дэгэн. За нөгөө буудлын доор усан парк, хувийн усан парк гэж байгаа шүү дээ. Хувийн усан парк байдаг бол буудлаас энэ чинь сая машинаар юу вэ гэж бараг 5 минут явах шиг болно шүү дээ. Бараг явах юм бол 15 минут яваад ийм гоё том усан парк байд юм биш үү манайхаа. Висвисн нэр ямар гоё юм бэ те. Сая энэ усан паркийн бас менежер хаа газар одоо дандаа менежер нь гоё угтаж аваад айгүй хүндгэлтэйгээд бүх юмаа үзүүлээд тайлбарлаад тэгээд ойлголоо гэдэг. Яг эдний нэг юма тайлбарлахдаа амар тийм нэг тайлбарлах айгүй удахын цагч авах юм. Би нэг жоохон яарад байдаг. Одоо хүн юм тайлбарлаж яхад ямар үгүй гэдэг л таа биш. Тэгээ ийм гоё юм зүүжгээд ороод ирлээ. Янзын гоё шүү нэрэ. Энд бол одоо нэг өдөр гэрүүлтэйгээ за ганц гэрүүлж биш. Томчууд нь энд өөрсдөө зугаацаад энэ. Тэр дээгүүр ингээд нэг юм усан юм зам гэх юм уу юу гэх юм. Энэ их гоё юм айгүй урт юм. Тэгээ сайхан ингээд хөвөөл ингээд усан сэлж чаддгүй ч гэсэн энэ авардаг нөгөө юу гэдэг вэ? Хантаас өмсчөөл тэгэл нисэж яваад. Одоо яг давалгаа нь үүсэхгүй байна л да. Одоо бодоод ингээд давалгаа үүсэхгүй байлгүй. Оо янзын гоё юм байна. Оо усны айгүй гоё дулаах юм байна. Бүлээх юм байна. Тэгээд яг хоо энэ удаагийн одоо монголчууд наашаа эрэхтэй нэг 7 шөнө 8 өдөр гэдэг байгаа. Аяллах нь онцлог их гоё. Надад тэрийг таалагдаад байгаа. Ягаад чи чөлөө өдөр их юм байна. 3 өдөр чөлөөтэй. Нэг өдөр нь энэ аква парк сайхан бүтэн өнгөрөөгөө нөгөө өдөр нь хэдий зоо паркоос их гоё гэж хэдүүлээ эндээс нөгөө зоо парк руу явъя. Тэгээ нэг өдөр сайхан шопинг хийх тэгээд янзын гоё амралт болох юм байна шүү дээ, тийм. Гоё юм аа. Цаг байсан бол тэр дээгүүр тэр нэг усан ингээд нэг юугаар нь явмаар данс. Би нэг өөрөө маш богино хугацаатай ирсэн. Бүх юмыг шахуу явж байгаа учраас амжихгүй л дээ. Уг нэг гоё юм байна. А тийм ч бас юу гэж шүү. Бүр энийхээ дээр ил задгаа гоё бассейн байдаг гэн. Тэр бассейнаас нөгөө далаа малаа нь их гоё харагддаг гинэ. Оо энэ одоо хэд байгаа юм? 1 2 3 4. Өнгөнгөөр нь гоё ялгцсан. Яа хүүхдүүдэд бол энэ жинхэнэ парадайс шүү дээ. Хөдөө гоё юм байна. Усан гоё дулаах юм байна. Янз ярих юм аа. Надад нэг л юм таалагдаад байна. Энэ дээгүүр явдаг тэнд гоё усан одоо юм коридор гэх юм уу юу гэх юм. Оо сайхан ингээд хүмүүс хөвцөн гоё явж ирлээ шүү. Оо энэ улсуур улстай нэрээ яаж явж байгаа вэ? Энэ улстай нэлээд өндөр улсуур байна шүү. Тэр дээрээс хап.
Энэ одоо дээшгээ ингэж явдаг юм баг та. Одоо явдаг болоод ингэж хийсэн байгаа байхгүй энэ. Ямар сони юм бэ? Чи бандаа ингэ доошоо байх хэрэгтэй шүү дээ. Энэ хараа. Тэндээс яваад ингэснээр энэ хавьд ингэ дээшилж байгаа байхгүй юу? Энэ дээшгээ яаж хүнээ шахаж чинь? Тэр процессыг сонион байх шүү. Хапапаг тэгээд ингэж буух нь шүү. Оо. Гадаа гараад чинь бороо ордог шүү. Өглөө нартаа байсан чинь. Янцтай. Энэ яг юу шиг хийсэн юм бэ шүү дээ. Нөгөө Сингагийн нөгөө Марина Бэй гэдэг шүү дээ, тэ. Яг тэрэн шиг хийсэн юм байна. Тэгэхээр Сингагийн тэр Марина Бэйд чинь хутлаа сэлдэггүй байлээ. Зүгээр хүмүүс зогсож зураг авах. Энд бол сэлж шүү дээ, тэ. View энэ төр бол гоё юм байна. Нүхэрийн тасц. Энэс гоё далаа мал гоё харагдчих шүү дээ. Жохон завтаасан бол энэ цаахан нэг өдөр бүтэн амруул гоё юм байна. Ингээ сэлж болж байгаа байхгүй юу? Марина Бэйн тэр юм чинь сэлдэггүй байлээ шүү дээ. Зүгээр л орд зогсож зураг авахулчаад. Тэгээд сэлхийн ч аргагүй байлээ. Битүү ингээ шавцсан. Энэ бол супер. Энэ юу юм бэ шүү манайхаа? She Bay Paradise Water Park гэдэг нэр нь логоны юм хөөрхөн хав уу те энэ. Гоё юм аа. За. За одоо ясаа жинкнээс юу одоо бороо ордын зүгээр байгаа. Зоо парк очсон чинь пандаг үзэх гээд байгаа чинь. Яа наваа дагаад байгаа юм бэ? Болд ёо болд тоо чи.